За бацгаана уу. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн 2006 оны төгсөгч байна. За би яг энэ гудамжинд 4 жил 2002-оос 2006 оны хооронд сургууль гэр хоёрын хооронд гүйж өнгөрчээ. Миний ард харагдаж байгаа энэ байшин бол та бүгдийн мэддгээр хөдөө аж ахуй яамны байшин. Хөдөө аж ахуй яамны байшин анх 1934 онд мал тариалангийн яамны зориулалтаар анх баригдсан. Тэгээ одоо бол яг тэр чиглэлээрээ яг тэр салбартаа ажиллаж байгаа түүхэн барилгуудын нэг. За тэгэхээр яагаад би энийг заавал онцлог түүхэн барилгуудын нэг байна вэ гэж ихээр дэлхийн маш олон томоохон хотууд Нью-Йорк, Лондон, Токио дээр үеийн түүхэн дурсгал барилгуудаараа аялал жуулчлалыг аягүй их татдаг. Тэгэхээр бас миний ард байж байгаа энэ хөдөө аж ахуй яамны барилга бол бас нэг аялал жуулчлалын нэг үзмэр болох боломжтой барилга юм аа. Би яагаад аялал жуулчлалыг ярьж эхэлж байна гэхээр санхүү эдийн засгийн их сургууль маань зочлог үйлчилгээ болон аялал жуулчлалын менежментийн тэнхимтэй болсон бөгөөд эсэлтээ авах гэж байна. Аялал жуулчлалын менежмент маань өөрөө бол ойрын ирээдүйд маш эрэлт хэрэгцээтэй мөн маш бизи болох салбаруудын нэг байж байгаа. Тийм болохоор мэргэжлээ сонгох гэж байгаа сурагч дүүнер та бүгдийгээ бас энэхүү мэргэжлийг сонгон суралцаасаа гэж хүсэж байна. Тэгэхээр энэхүү дэлгэрэнгүй мэдээллийг яг одоо миний доор гарч байгаа вебсайтнаас ороод дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.